хоёрын төрсөн өдөр энэ тэмдэглэж байгаа. Ийм хөөрхөн сетинг хийж өгсөн байна. Happy birthday. Сайн ногтодаа. Вау. Вау, 너무 이쁜데? Such. 장난감 떴었어. За хорны амнаас нэг шагналаар авлаа. Но хайгаа шигтэй гэж бодоод мэдээ хүнийг алхахгүйгээр алж байгаа юмстай гарч ирж байгаа. Тэгээд өдрөө автыг төгөөд нөгөөсөн гацаад. Зурагсан чинь. Thank you. Ямар гоё бэ? Хоёр ихтэй гоё үг хэлнэ үү? Яг тэр над хоёр тал сууж байгаа хоёр хүн чи хэлэхгүй гэдэг. Ичээд тэр араа. А өмнө нь Энийг юм яриад. За би ингээд нэг сайн болчих. За хоёр ихтэй амар гоё үг гоё ингээ юмнууд хэлэх юм баг гэсэн чинь. Тэр юу вэ? Тоомотыг толгоо. Йоо, цаадгүй ойна. Тонод гэж толгоо хол био гол. За. Юу хүссэн 9 цагаан хүссэн биелэг. Ямар гоё юм шүү. Тэр гоё л үү. Сасан бүхэн биелэг сарасан бүхнээ яваарэ. Баярлалаа. Хэн үү? За, өнөөдөр он гараад анхны влог болж байна. Тэгээд өнөөдөр болохоор зөвхөн миний нэг өдрийг харуулж байгаа бичлэг орох бах. Юусоо ойрд тийм бичлэг оруулаагүй нэлээд удацсан. Тэгээд зарим хүмүүс маань их сонирхолтой хүлээж авах гэж бодож байна. Хүсээ янзлуулна. Тэгээд мөн машиныхаа дууг янзлуулах хэрэгтэй. Одоо нөгөө нэг Солонгост өвлийн дуу гэж байдаггүй. Тэгээд дуу нэлээд удацсан болохоор солих хэрэгтэй гэсэн. Тэгээд тиймэрхүү ажил төрөл хийж гадуур явах ажилтайгаа. Тэгээд хамтдаа гарцгаая. Солиулчлаа. Явжсэн одоо болохоор арсны хэмжээг явж байгаа. Жохоо энүүгээр ингээд энүүг чиж үзүүлэх хэрэгтэй. Нэг юм гарцсан батга юм уу юм гэдэггүй. Тэс энийг очиж хэмжээд үзүүлнэ. Тэгээд өсөд байна. Өсөж орох хэрэгтэй. Өсөө янзлуулах хэрэгтэй. Амар хэлбэргүй амар ухаарстай байгаа. Доотлол нь ингээд гимтсэн байгаа өснүүдээ тайруулаад хэлбэрийн нэг тийм бүрхэн хэлбэртэй болгоод эндүүдэж янзлахад бас тийм бүр хэлбэртэй болгохоор янзлуулах байгаа. Танаар зарах чинь. Өнөөдөр бүр хамгийн бүтэн өдөр байна. Энд би зогсоод тах юм гээд даарсан юм. За. Инглиш гадагтлыг энд гарсан юм дээр өрсөлийн тийм тариа тавьчихсан. Тэгээ зүгээр юм. Дуусчихъя. Тавсаа тариуллаа. Бүрсэн батан. Гэрийнхаа доор дэдэг гүндаг гэж
Солонгос шарсан мах идэхгээд энэ одоо юу гэж дахины махыг ингээд бүхлээр нь шаардсан. Тэгвэл өнөөдөр өмсөл цаггүйсэн. Сайн уу? За би өнөөдөр амар аз жаргалтай. Яагаад вэ гэхлээр штий. Би Jenny pop-up store руу яваад ирсэн. Би ингээ хальт зургууд харуулъя. Би 10 жилд болохоор EXO-д бүр амар дуртай альбомын ингээд альбом гарах болгонд нь авдаг тийм амар дуртай фэн нисэн. Тэрнээс хойш ерөөсөө нэг им айдолуудад тэгж амар дурлаж тийм амар дуртай болохгүй удаж байгаа. Тэгээд Blackpink гарах үед Jenny амар дуртай болсон байхгүй. Мэдээж Blackpink хамтлаг дуртай, Bookshooten дуртай. Гэхдээ би Jenny болохоор бүр илүү дуртай. Тэгээд би болохоор бүр өмнө нь Jenny Yeonseo байх үеэс нь эхлээд амар дуртай байсан. Тэр үед хүртэл Jenny ингээ өснийхээ талыг шараар бутсан байхад би яг тэр үед нэг дөөрөө өснийхээ талыг шар мараар бодоод бүр ингээд Jenny ингээ бүр амар дуртай болсон байхгүй юу. Тэгээд тэрнээс хойш энэ удаа Jenny-гийн альбом гарсан гээд тэгэд би энэ удаад үнэхээр авахгүй байхын аргагүй байсан. Тэгэд би ингээд Jenny-гийн pop-up store болж байгаа гэхээр тэнд нь ингээд юу захиалга өгөх гэсэн чинь захиалга нь аль хэдийн дүүрсэн заяа. Тэгээд би юу яах вэ гэсэн чинь аль хэдийн өөртөө ингээд очилж үзэж болно гэд тэнгууд нь би албаар ажлын өдрөөр очиод тэгээд очир баг байхад нь ингээд очиод үзсэн. Тэгээд амар хөөрхөн зургнууд тэгээд чихвч ингээд зүгээ Jenny ингээд юм яриад ингээд явс бүр ингээд амар тоглоод байл. Тэгээд би pop-up store-оос ийм өөртөө юм авсан байгаа. За юу гэхлээр хамгийн түрүүнд би oh my god потолк авсан. Энэ бүр амар гоё хардаад Jenny гэж бичигтэй заяа. Тэгээд би албаар юм том ларжийг авсан байгаа, том сайзыг. Тэгээд надад энэ хар өнгийн потолк нь гэсэн гоё байсан л та. Гэхдээ надад энэ нь Jenny бүр амар хөөрхөн гарсан. Тэгээд 100 юм чинь гоё цагаан өнгийн потолк өмсөе гэж бодоод тэгээд би энийг цаана авсан байхгүй. Тэгээд би энийгээс өмсөд гараад ирээ үлээж агаарэ. За би өмсөд гараад ирлээ. Амар хөөрхий. Бүр амар гоё материалтай заяа. Материалын хувьд бол нэр өмнөхөр амар гоё материалтай тийм даван потолкгүй. Тэгээд би албаар энэ том сайзыг өмсөд энд нь ингээд тийм lace юмхүү юм ингэж туслуулаад ингэж өмссөн байна. Йоо бүр амар таалагдчих. Хамгийн чухал юм болохоор тэгээд дээрээс нэг эхний өдөр алга энэ чинь үлээ 13 хүртэл ийм pop-up нээж байгаа. Тэгээд эхний 100 хүнд нь ийм юу өгөн гэсэн баггүй юу? Эвлүүлдэг тоглоом. Тэгээд би тэр 100 хүнд багтсан байдгийн нарда Jenny ингээд дууных нь нэр. Тэгтээ би бол энийг ингэж буцаж ингэж ямааргүй нэг хөөрхөн царайнууд ингээ харагдаад байжээ. Сараа. Альбомыг авсан байгаа. Би болохоор ингээд хар өнгөтэйг авсан. Хар нь илүү зөв харагдаад. За. Хамтаа задлаа. Вау. Энэ бүр юм ном шиг юм амар гоё юм материалтай байна. Ингээд харагдаж байна. Эхнийх нь нэгээд үзье. Вау. CD-ийн тасгаар өнгөтэй байна. Ruby. 너무 예뻐. 어떡해. 와. 나왔다. 와. 모로 컨셉트.
зургнууд байна. Ханы аталтай энэ тухтуутай. Тэгээд энэ тухтуу доторх нь ингээд үзсэн чинь ийм хөөрхөн ийм зургнууд байна. Посткарт байна. Вау. Тэгээд нэг гоё юм юу вэ гэхлээр би Jenny-ийн тоглолтыг үзэхээр явна. Jenny-ийн соло концерт энэ 3 сарын 15-нд болох юм бинлээ. Тэгээд би бүр нэг заавал үзэх ёстой. Энийг ус заавал үзэхгүй бол болохгүй байх гэсэн шийдлээд би үзэхээр болсон. Тэгээд тоглолт нь биний нөгөөний байршил болохоор ингээд урд хэсгээрээ юм. Одоо би нэг зургийг харуулж энд ингэж авсан. Тэгээд плед авах нь нэр үнэхээр хэцүү байсан. Амар олон шууд ингээд оронгууд нөгөө нэг хичээлийн сонголт хийж байгаа юм шиг ингээ хүмүүс хэдэн мянгаараа ингээ орцсон за. Тэгээд би авах гэж бөө юм басан. Тэгээ яаж хийж байгаад бол авсан. Одоо Jenny-ийн тоглолтыг үзнэ гээд өдөр хоногоо хүлээгээд байж байна. За тэгээд Jenny-ийн тоглолтын дээр уулзцгаая. Бай бай. Сайн байцгаана уу? Өглөөний мэнд. За би өнөөдөр болохоор Jenny-ийн тоглолтыг үзэхээр явна. Бүр ингээд амар догтлоод баярлаад хүлээлттэй ингээ өглөө гутлаа. За тэгээд өнөөдөр болохоор юу юм бэлээ 4 цагаас хүмүүсээ татгшаа оруулна гэсэн 6 цагаас тоглолт нь эхлэнгээд тэгэд би өглөөр тосоод нүрэ будчаад тэгэхэд явах гад бэлэн болчоо Бээжин. Бүр ингээд Jenny-г амьдаар үзнэгээ бодохоор баярлаад ингээ нөлөөс гарах гэдэг. Яа тэгэхээр би уусаа Jenny-д амар дуртай. Тэгээд одоо хүртэл нэг ч удаа Jenny-г боддоор нь харж байгаагүй. Тэгээд энэ удаад ойрхоноос харна гэж бодохоор бүр амар баяртай байгаа. Бүтэн ухаалах гэдэг. Тэгээд надад өнөөдөр амар хэлбэнүүд ирсэн. Ийшийн баахан юмнууд ирсэн байна. Өнөөдөр эднийг газ задлж үзээд тэгээд явцгаая. Энэ хөөрхөн юм хос хувцахгүй юу? Тийм цамц болон ийм цамц. Энэ бүр юм амар гоё материалтай минь. Энэ логон ч гэсэн амар хөөрхөн юм байна. Тэгээд дагавраа ийм хөөрхөн шорттой. Одоо ингээд хавар болохоор ингээд өмсөө бол амар хөөрхөн харагдах. Доогор нь хөөрхөн пүүз өмсөв. Энэ штэ Jenny-гийн өмссөн малгай. Тэр нөгөө нэг Jenny тэр нөгөө Jiko-тэй хамтуулсан дуу идэв штэ. Тэрэн дээр яг энэ малгайг өмссөн мэлээ. Энэ өнгийн авсан байгаа. Тэгээд авсан гэж надад бэлгэнд явуулсан. Тэгээд бор өнгөн ч сайн гоё мэн. Энэ нэг бор дуу гэх юм уу? Ийм хоёр хөрхөн малгай ирсэн байна. Энэ нөгөө нэг юу ахгүй юу? Алчуур ахгүй юу? Ийм савлгаатай. Энэ дотор амар хөөрхөн алчуурууд байгаа. Татам ингээд. За нэг нь харуул. Ингэж уух юм байна. Энэ бүр амар хөөрхөн заа. Энэ амар хөөрхөн. Би баг энд нь болоод авсан гэх юм уу? Ийм хөөрхөн цэнхэр дуу өнгөтэй. Ингээд уйчна. Ингээ гоё ишээ тийшээ аялаар явахдаа ингээд зүг явбал их хөөрхөн айтгах. За энэ болохоор ийм хөөрхөн ийм хар юм суталтай. Энийг ингээ хөөрхөн эндээ бант хэлж уйхаар их хөөрхөн харагдахаар юм элэ. Тэр зурган дээр бант хэлээд уйцсан байсан ингээ. Нэг харагдж байна. За дээрээс нь эхлээд энэ би сая дээдлсэн задлцоо. Энэ юу гэхлээр сормосны тижэл энэ заяа үнэхээр гоё би ер нь сормосоо буддаг байхгүй юу. Тэгээд би болохоор энийг анх удаа ирж үзэж байгаа.
надад бэлгэнд явуулсан. Тэгээд би болохоор гэртээ байдаг нь болохоор юм цагаантай тусдаа нэг, хартай тусдаа нэг гэж байдیں۔ Цагаан нь болохоор ингээд орой унтахтаа ингээд түрхчдэг гэх юм уу? Орой унтахтаа ингээд түрхээд унтчихдаг. Харыг нь болохоор ингээд нүрээ будахтаа энэ яг сормосны юу шиг будаг шиг өнгөтэй. Тэгээд ингээд доошоо ингэж буудаггүй, хар будаг болж ингэж буудаггүй. Тэгээд сормосны тижэл учраас сормос хүртэл урт болоод өтгөн болоод ийм олон гоё давуу талтай байдаг. Би энүүгээр гоё рис оруулаад та нарт тэгээд хараарай, би гоё мэдээллүүдийг оруулаад өгнө. Тэгээд энэ нэг таалагдж байгаа юм доторх хэмжээ нэг юм хэлээ. Миний хэрэглэж байгаа хэмжээ нь жоохон бага, тэгээд амар хурдан дуусчдаг. Тийм. За энийг бас задлсан. Тэгээд би уусаа задлж яснаа за энэ бүгдийг хамтдаа задлж үзье гэж бодоод тэгээд бичлэг хийсэн байхгүй юу. За энэ нь болохоор ингээд ийм одоо надад ирсэн ийм гурав байна. Тэгээд энийг болохоор ингээд задлаад устаа болоод ингээд нүүрэндээ хэрэгэлдэг юм маск пэг байгаа. Би нэг уусаа одоо найруулж чадахгүйгээс хойш дараа бичлэгээр оруулчих. Та нар хоёр үзээрэй. Вээ. Ингээ хоёулын хамтдан бодсон байна. Коллаген витамин ахгүй юу? Энэ ингээд би угаасаа амар олон витамин уудаг, намайг ус дагдаг хүмүүс маань мэдж байгаа. Тэгээ би энийг болохоор уган дээрээс хойш ууж үзье гэж бодож байсан чинь яг надад бэлгэнд явуулж таарад. Тэгээ би энийг нэг хэрэгжилж үзээд бас ямар байсан талаараа оруулнаа. Тэгээ би нөгөө нэг одоо ууж байгаа витаминуудаа ч гэсэн та нарт бас танилцуулъя гэж бодож байгаа. Миний нүрээр гарч исэн энэ батга ер нь бол амар багассан байхгүй. Тэгээд миний өөрт хэрэгжилж байгаа бүх бүтээгдэхүүнүүдээ бас та нарт гоё танилцуулж хэлж өгье гэж бодож байгаа. Би угаасаа нэлээд их батга гардаг, эрүүгээр их гардаг, тийм гормоны батгануудтай байсан. Тэгээд тэрийг эмчилж байгаа. Ер нь бол гормонол тохижуулдаг гэх юм уу. Тэгээд тэр талаар та нарт нэг бичлэгээр хуваалцнаа. Бас амар гоё хэрэгэлдэг тос байгаа. Тэр бүр 10,000 12,000 вон л гэдэг. Тэгээд бүр амар сайн. Тэрийг удахгүй өөр бичлэгээр та танилцуулъя. За энэ болохоор шүү дээ. Би бол энийг үнэхээр хэрэгж үзэх хүссэн. Тэгсэн чинь яг бас бэлгэн ирээд энэ болохоор шүү дээ. Тунап нарны тос байхгүй юу? Тэгэд энийг болохоор ингээд юу яадаг одоо крем төрөхгүйгээр нарны тос хэрнээ арсны өөг ч гэсэн дарчдаг тийм тос юм байна лээ. Тэгээд би бас энийг хэрэглэж үзээд ямар байсан талаар нь хэлж өгье. Тэг энэ болохоор ингээд амар тийм natural харагдуулдаг, нүрээ будаагүй юм шиг харагдуулдаг тийм нарны тус гэж рекламд юм байна лээ. Тэгээд энэ харуулнаа. Энэ би шууд хараад энэ брендийг хараад мэдсэн. Энэ цүнх байхгүй юу? Karin гэдэг энэ брендээс надад бас нэлээд бэлэг явуулд юм аа. Энэ удаад бас шинэ загварсан гэд. Энэ бүр амар хөөрхөн юу байсан л та загвартайсан. Тэгээд миний сонгосон өнгө нь болохоор ингээд саарал өнгө. Надаа. Ямар хөөрхөн зүх энэ аа. Ному япо. Энэ ингээд лого хүртэл амар хөөрхөн юм байна. Энэ саарал өнгө надад амар хөөрхөн санагд. Надад ийм өнгийн зүх байдаг байхгүй. Дандаа хаараа эсвэл цагаан ч юм уу. Тэгээ энэний нэг гоё юм хардаа. Энийг ингээд задлахаар нь штэ. Энийг ингээд доош ингээд доошлуулахаар энэ ингээд утас нь ингээд уртуулаад энэ уртаасртай цүнх болдог. Богино олон ийм уртаасртай болгож үүрч болдог ийм цүнх байна. Ийм урт том харцагтай юм. Ваа! Shark Get Branding шинэ усны тийм юу ирсэ гэдэг лээ. Чи юу гэх бүтээгдэхүүн. Надад энэ үсийг амар гоё янз бүр болгож янзлдаг юм шин загвар гарсан юм байна лээ. Одоо жишээ ингээ харах юм бол эндээ ингээд юм үсийг одоо би ингээ харуул энүүр ингээ юм арзац үсийг ингээ дарж өгдөг ч юм уу тиймэрхүү үйлчлэгээтэй сенс болоо юм олон төрлийн үйлчлэгээтэй юм сенс ирсэн байна. Ваа! Амар хөнгөн юм байна. Энэ нь тэр саяны ингээ харуул үсээ угаасныхаа дараа ингээд арзаацсан байгаа үсээ ингэж гоё цэцэлдэг юм шиг байна. Гоё хэрэглээд бичлэг оруулдаг. Би угаасаа үсээ ч гэсэн нөгөө нэг сенсээр ингээд
гоё ороогоод янзлдаг хിവэрээ байгаа. Тэгээд энүүгээр бас гоё бэлтгэл хийгээд оруулъя. Дараагийнх нь хацыг үзье. Холикагийн ийм бүтээгдэхүүнүүд нь ирсэн байна. Энэ савлгаа нь ямар хөөрхөн юм бэ? Би өнөөдөр нөгөө нэг юу тоглолтоос өмнө холикагийн үйл ажиллагаар явахгүй юу? Яа. Тонер байсан бахаа энэ. Тийм. Тонер банд нүүрний шинэ бүтээгдэхүүнүүд байгаа гэсэн нэг зургийг авчиад задлах хэрэгтэй. Энэ дотор нүдний тэн байгаа юм шиг үлээ. Энэгээр бас нэг гоё бичлэг хийж оруулна. Хувцас сайн би энэгээр аим хөрхөн рилс хийж оруулах хэрэгтэй. Тэгээд авчихсан. Нада. Амар тийм гоё намирсан материалтай. Ийм цамц байна. Ингээд авах юм шүү. Мама хөрхөн би нэг өнөөдөр өмсөд баг үйл ажиллагаанд явчмаар юм шүү. Өдөр юм тусдаа савлгаад ийм хөрхөн энэ уртлынхны нөрчлөлттэй загварны хөрхөн юм байна. Ийм цамц ирсэн байна. Би одоо гэл гарахгүй бол цаг маань оройлоо. Юу ч гэсэн надтай unboxing хийсэнд баярлаа. Тэгээд өнөөдөр Jenny-ийн тоглолтыг хамтдаа үзгээр явцгаая. Bye bye. За би одоо тоглолтоо үзгээ явж гин. Inspire зочид буудлын дээр болох юм бэ нэлээ. Вау. За би одоо тоглолтоо үзгээд ирчлээ. Сая машина тавьчлаа. Энд нөгөө юу юм бэ? Машин тавих гэж нэлээ их тойрч явлаа. Тэгээд явцгаа. Ингээд Jenny-ийн фотолтгийг өмссөн байна. Цаах нь болохоор жоохон хичээд юм. Өдөртэй. Тухайн тоглолт хэллээ. 혹시 여기 어디로 가면 될까요? 앞으로 오실까요? 네. 앞으로 아래로 쭉 내려가 주시면 되세요. 네, 감사합니다. 와, 옛날다. 빔 달선. бүжиглээд байна. Би л хойсоо амар хичээд бүжиглж чадахгүй. Ганцаараа болохоор жоохон үнэтэй байна. Зураг авч хүмүүстгүй. Хажуудны хөхөн над руу ингээ хараалах юм. Би тэр хөхөн лөө ингээ л байна. Би эндээ яг нэг зураг аваад өгөөс хийж байгаа юм шиг ингээ би энэ лиг хараад авахгүй юу. Найз гэлчтэй юм лөө. 귀엽지? Би ингээд хөрхөн найзтай болсон хажууд нөгөө суугаад яриадсэн найзтайгаа юм идж байна.
인사드리겠습니다. 안녕하세요, 제니입니다. 하고 싶었고요. 막상 여기 올라오니까 되게 부끄럽네요. 제가 앨범을 내고 나서 너무 큰 사랑을 받고 무한한 사랑만 받았을 때 너무 받아들이기 어려웠거든요. 근데 오늘 이렇게 제 눈으로 보니까 너무 감사하고 행복한 것 같아요, 여러분. 자, 이제 침착할게요. 자, 이제 다시 좀 공연 모드로 저는 좀 다시 돌아가겠습니다, 여러분. Over it. 두